Мэдээ үргэлжлэж байна. Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам болон хөдөлмөрийн яамны хамтарсан хэсэг 2 дугаар сарын 14-ний өдөр оюу толгой компани үйл ажиллагаатай танилцсан байна. Ажлын хэсэг оюу толгой компани хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн байдлыг шалгажээ. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссийн мэдээгээр 2012 оны байдлаар үйлдвэрийн осол болон мэргэжлээс шалтгааллах өвчнөөр 5806, эдгээрээс мэргэжлээс шалтгааллах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан тохиолдлын 83.4% нь 2013 онд 83.3% нь хүнд үйлдвэр уулуурхай геологийн салбарт ажиллагсад хамаарч байгаа гэсэн тоон үзүүлэлт байна. За иймээс хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам энэ асуудалд анхаарлаа хандуулж хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг олон улсын стандартын дагуу хэрэгжүүлэгч оюулгой компани дуршлагад тулгуурлан хөгжлийн мэргэжлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа юм а. Бид нар өнөөдөр сургалт заалаа, хүмүүс сургалтаас гараад тэр сургалтыг одоо бас яригдсан юмнуудыг одоо хэрэгжүүлээд хүртэл шууд ангиас гараад тэрийгээ бас жоохон мартах тийм хандлага гаргадаг. Тийм учраас бол бид нар энийг бүр одоо ингээд өөрийнх нь хэвшил дадхан өглөө босоод одоо нүрээ угаадаг шүү дээ, ажилдаа явахдаа угаадаг гэдэг шиг л тийм аюулгүй ажиллагааны соёл гэдэг юм бол бий болгоход манай компани сургалтын гол зорилго тэнд оршиж байгаа. За энэ хүрээнд оюулгой компани хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг бусад ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг уулуурхай компани болон барилга, зам тээврийн салбарт ашиглах дагаж мөрдөх туршлага судлуулан сургалт хөтөлбөр зохион байгуулах саналыг тавьсан юм а. Одоо үзэгч та бүхэндээ өдөр тутмын сонингуудын онцлог хвшлээс үргэдэг Daily News Fox болон хүргэе.